Жижигэн төлөвлөрийн сангийн төслийн зээл оронд яар зарлаж байгаатай холбоотойгоор жижигэн төлөвлөрийн санд бизнес төлөвөө хэрхэн бичих вэ гэдэг сургалтыг өнөөдрөөс ахуулаад зарлаж байна. За энэ хүү төсөл нь бол мэдээж жижигэн төлөвлөрийн хуулийн дагуу бизнес төлөвлөгөөний агуулга бүтцийг бол нэг хүрчлэн заасан байдаг. За хичнээн заасан байдаг ч гэсэн мэдээж агуулга болгоны дотор нь яг юу бичих вэ гэдэг бол маш чухал. За дээрэс нь энэ бүтцийн дагуу бичгээс гадна бичиг баримтыг яаж бүрдүүлэх үү, за яаж илгээх үү гэдэг бол чухал байдаг. Ялангуяа эхний шалгуур бол бизнес төлөвлөгөө ба түүний бүрдэл хэсгүүд байдаг учраас жидүү санд төсөл өгч байгаа хүмүүс маань яг энэ зүйл дээр очиод гацдаг. За тэгэхээр миний би Эрдэнэ цэцэг сүүлийн 21 жил яг бизнес төлөвлөгөө бичиж байгаа. За өөрөөр хэлбэл сүүлийн 21 жил яг жидүү санд бизнес төлөвлөгөө бичээд за энэ бичиг баримтуудыг бол илгээс нь туршлагатай гэсэн. Тэгэхээр өөрийнхөө туршлага дээр үндэслээд энэ хүү сургалтыг хийх гэж байгаа. За ерөнхийдөө жидүү сангийн төсөл 1 сарын хугацаанд зарлагддаг. Тэгэхээр та бүхэн маань 1 сарын хугацаанд яг өнөөдрөөс эхлээд бизнес төлөвлөгөөгөө бичээд за тэгээд тодорхой агуулга кейсийг өгөн. За энэ кейс дээр ингээд бөглөөд ингээд бичих юм бол та төслөө амжилттай илгээх юм боломжтой шүү. За ингээд сургалтанд орох хүмүүс маань за манайд амжилт ороод ирээрэй гэж урьж байна. За амжилт.